За сайн байна. За алав тавлаг. Тавлаг үү. Та ямар нэг юм бэ? Энд нэг бичиг өгөхгүй л. Шаардлага хөрвүүлэх юм уу? Тий. Энэ нөгөө хятад иргэдийн юм байна. Хятад иргэдийн одоо 5 хязгаар одоо хэд хүрж байгаа, яаж байгаа хийж байгаа тэр талаар судалгаа юм гаргаж өгөх гээл. Шаардлага хөрвүүлэх юм. Ерөнхий сайдд өгөх юм шиг байна. Энэ нөгөө төрийн бус байгууллагын усууд юм. Төрийн бус байгууллагатай хамтаа. Тий. Авржаад авдаг бол. Авржаад авдаг. Ажил руу юм. Гайгүй дээ тэгээд ажил. За, морин цагийн мэндэ монголчуудаа. За, төрийн ордны баруун хаалган дээр ирсэн байна. За, төрийн ордны баруун хаалган дээр эрхэм үнд зүйлс төрийн бус байгууллагын хүмүүс ирсэн байна. За эдгээр хүмүүс өвчтэй. За эдгээр хүмүүс энэ Монгол улсын ерөнхий сайд Учрал танаа гэдэг шаардлага хөрвүүлэх юм байна. За шаардлага хөрвүүлэх нь эрхэм үнд зүйл нийтэд үйлчлдэг төрийн бус байгууллага нь Монгол улсын тусгай тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүний эрх ба хуулийн хүрээнд эрхтгш амьдрах, ажиллах, гадаадын иргэдэд Монгол улсынхаа хуулийг сурталчлан таниулах, өв соёлоо хадгалах, соён гэгэрүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө олон талт ажиллагаа явуулах, ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах зорилготой гэж. За иймд Монгол улсын үндсэн хуулийн 1-2, 3-1, 6-гийн 1, 6-гийн 2, 16-гийн 2, үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 1-1-гийн 1, 1-1-гийн 2, 1-1-гийн 5, 1-2-ийн 1, 1-2-ийн 2, 1-2-ийн 3, гадаадын иргэн хариуцлагын тухай хуулийн 8-1-ийн 1, 8-1-ийн 4, 8-1-ийн 5, 8-1-ийн 6, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5-1-ийн 2, 5-1-ийн 3, 5-1-ийн 4, 8-1, 14-1-ийн 2-ыг тусас үндэслэн гадаадын ажиллах хүчин нь Монгол улсын үндэсний аюулгүй байдал нөлөөлж байна гэж үзэж байгаа тул дараах тоо мэдээллийг хуулийн дагуу албан бичгээр авах шаардлага хөргүүлж байна гэж. Үүнд манай улсын нийт нутаг дэвсгэр сүүлийн 5 жилийн байдлаар гадаад улам бүгд найрамдах хятад улсын иргэдийн байнгын болон төр ажиллаж амьдарч сурч боловсрч байгаа талаарх албан тоо мэдээлэл. За энэ хүн нөхцөл байдал Монгол улсын үндэсний аюулгүй байдал нөлөөлж байгаа эсэх. Аяж үйлчлэлийн чиглэлээр хэдэн иргэн орж ирж ямар хугацаанд гардаг тухай мэдээлэл. Мөн гадаадын болон гадны хөрөнгө оруулалттай хэдэн компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эсэх. Гадаадын аль улсын шашны байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн ямар засаг захиргааны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эсэх тоо мэдээллийг газар зүйн байршлын хамт гаргаж өгнө үү гэж. За ингээд дээрх мэдээллүүдийг хууль засаг хугацаанд яадлаа гаргаж өгч тулцаа үзүүлнэ тэргүүн одонгоо гэж. За ингээд ер нь бол одоо бидний газар нутаг дээр ингээд За тэгээ бидний одоо газар нутаг дээр энэ гадны иргэд олон тоогоор тэр дундаа бүгд найрамдах хятад ард улсын иргэд маш их олон тоогоор орж ирж байна гэсэн мэдээлэл яваад байгаа. За үүнийг үнэн эсхийг тодруулах тийм ээ. За мөн орж ирсэн иргэд нь за хаана яаж ажиллаж амьдарч байгаа юм. Тэгээд аюул жуулчдаар орж ирж байгаа тодорхой хугацаанд гарч явж байгаа юм уу гэсэн. Иймэрхүү мэдээллүүдийг ингээд авъя гэж. Ингээд бидний их орон, бидний их орон, тийм бид бүгдийн их орон, бид бүгдийн өвөг дээдсийн цусан урсгаж, халуун алтай эмээ өргөж бидэнд үлдээсэн тусгаар Монгол улс. Энд одоо ингээд өчигдөр хичээний одоо тэр сошиалар юу яж штэ тэр явж нэг хятад иргэн юуны төвшөөдөнгийн дэнд сайхан сарай зогсож штэ нохоо шиг тий.
хэдэн жилийн өнөө 2 жилийн өмнө лөө бас тэгээд туулын тэнднээс нэг хужаа бас шийгээ зогсож ирсэн. Ингээ энэ мэтлэн ер нь бол хятадууд даварч байна. За яг ерөнхийдөө бол хоёр улсын харилцаа гэдэг утгаараа хөрш орон гэдгээрээ бол ерөнхийдөө дипломат харилцаа бол байх ёстой аль биесний. Гэхдээ бас нэг юм хязгаартай хэмжээтэй байх ёстой байхгүй. Тэгэхгүй бол одоо ингээд олон 100 мянган хятадууд орж ирнэ. За хятадууд одоо барилга дээр ажиллаж байсан залуучуудыг зоддог, эмэгтэйчүүдийг одоо хүчнэдэг тийм асуудал гарч илсэн шүү дээ. Ийм учраас ерөнхийдөө бид нар бас иргэний одоо үүргээ биелүүлээд мэдэх хэрхийнхээ хүрээнд ард иргэдтэй одоо бас иргэдтэй энэ мэдээллийг хүргээд мөн дээрээс нь энэ албан ёсны энэ мэдээллийг Монгол Улсын ерхий сайд учрлаас авъя гэж. За ингээд орж ирсэн найзуудаа та бүгдээрээ сайн шеэр хийгээд өгөөр олон хүнд хүргээрээ. Тэгээд ордны баруун хаалган дээр ирээд ингээд энд бичиг өгье гэхээр шууд авдаггүй болцоод байна. Юунд өгьё? Шууданд өг гэдэг ингээд юм болцоо тийм. Ер нь бол энд ингээд хөрхи хэдэн хүчүүд ингээд байж лээ. Ингээд хүчүүд байж лээ. Тэтгэвэр нэмэж, тэтгэвэр нэмгээд ингээд байж лээ. Тийм учраас ард иргэдээ сонсдгоо сайн байцгаана. За, тань сайхан даахаа. Тэг ард иргэдээ сонсдгоо одоо ингээд тэтгэврийн хэмжээг сая 500 болгох гэж шаардаад байгаа бол нэмэхгүй байгаа. Тэгсэн мөртлөө одоо өнөөдөр бидний одоо иддэг махны үн ханш өндөр болцсон байна, тийм ээ. За энэ үн ханш яагаад өссөн шалтгаан гэхээр ерөнхийдөө бол энэ хятад иргэд асар их хэмжээгээр махыг худалдаж авч байгаа, тий. Иран руу маш их мах маш ихээр одоо экспортлж байгаа. Эхлээд уг нь Монгол хүмүүс сайхан хямд махан аваад тийм ээ энэ олон сая малтай орны иргэд өөрсдөө уг нь бол боломжтой сайхан үнээр худалдаж амаар шүү дээ. Ингэж ард иргэдэд тоохгүй байгаа ийм төр засагт байгаа энэ хулгайчлал өөрчлөлтийг бол ер нь зайлуулах нь зөв. Миний хувьд бол хулгайчуудаас салъя л гэдэг тийм юу байна. За тийм хаан бол хужаа хэцүү байж энэ чинь хятад бодох шүү гэсэн. За жоох ойлгомжтой бичээрэй манайхан. За тэгээд ямар ч байсан юунд өгөх юм шиг бай. Шууданд өгөл гэж яах шиг бай. Тэ. Тэгээ одоо бүгдээрээ сайн шеэр хийж өг. Бидний гэрт гадны хүн орж ирээд тэ та бүгдийн гэрт гадны хүн орж ирээд дураараа авирлаа тэ. Ингээд байна гэдэг бол Монгол улсын одоо нэг төрийн ордны ойролцоо шийдэж шүү дээ тийм ээ. Тэгээд энэ байдалтай эвлэрээд байх юм уу? Ингээд дарангуулуулаад байх юм уу те? Уг нь бол хятад улсын одоо ерөнхийлөгч Си Жинпин бол хэлсэн гэж их гүрний дарангуй байдлыг бол үзүүлэхгүй гэж байна шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо ингээд манайхан ингэж байгаа юм. Ажиллах хүч оруулж ирж байна гэдэг. Ажиллах хүч оруулах нэрийн дор маш олон мянган жанрыг оруулж ирж байна. Манай монголчууд уг нь цалинг нөгөөд боломжийн сайхан ажиллах юм бол уг нь ажил хийдэг шүү дээ. Гадаадад ажиллаад болоод л шүү дээ. Манай монголчууд. Эх орны сайхан болсон бол ийш тийшээ явж боодын хөдөлмөр эхлэхгүй шүү дээ. Миний хувьд ч гэсэн ийш тийшээ залуу наснд одоо ийш тийшээ ямаар л байдаг гэсэн. Гэхдээ би өөрөө бол зөвхөн одоо эх орондоо байх сонирхолтой. Тийм учраас их ийш тийшээ явахыг эрмэлзээгүй. За ийм байна. Тэгээд ер нь бол за нэгдэх хэрэгтэй гэж харин тийм ээ. Одоо нэгдэх хэрэгтэй. Нэгдэн нийлж нэг цөм хүч болж энэ хулгайчудаас салах хэрэгтэй. Одоо бол ер нь бол нэг тийм жагсаал цуглаан элдэн өнгийн хийж байснаас бодлогын хэмжээнд одоо эднэртэй бол зүгээр адилхан одоо тэгш эрхийнхээ хүрээнд тийм ээ. Одоо сонгуульд өрсөлдөн тэгжиж одоо эдгээр хулгайчудаас салах хэрэгтэй. Сонгуулийг одоо шудраг явуулахыг шаардна. Сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардна. Хар машинаар одоо санд өгүүлбэрийг болиулна. Шаардна. Ер нь бол ингээд цааш цаашдын одоо
акцуудыг ер нь хийнэ. За ийм биш үү. Тэгээд ерөнхийдөө та бүхэн сайн дотроо бодцоогоороо ер нь одоо ингээд нөгөө зөөлөн бодлогын хүчин давтаж бид одоо нэг эвгүй болчихгүй дээ. Харин тэр урьдчилан одоо 24 оны 12 сард гадаадын иргэдийн шилжүүлэлт хөдөлгөөний тухай хуулийг өргөн барих чагт нь их хурлаар хэлцүүлэх чагт нь бид нар тэмцэж бүтнээр бүлээн зөвсгөө болтлоо. Тийм ээ. Доромжлуулсан. Нийгэмд ад үзэгдсэн. Одоо ч хүртэл одоо ад үзэгдсээр яваа. Гэхдээ ухаантай хэрсүү юу усууд бол ухаантай юмны учир начрыг ялгаж салгаж ойлгодог хүмүүс бол ерөнхийдөө ойлгож эхэлж байгаа. Ер нь бол 100-ны 60% нь бол зөвөр ойлгоод эхэлсэн байгаа. Ийм учраас би ерөнхийдөө бол бас урам орж байгаа. За ийм байна. Тэгээд манайхан сайн шеэрлэж өгөөрэй, олон хүнд хүргээрэй, группүүд рүү сайн шеэрлээд өгөөрэй. Одоо миний одоо юу фэйсбүүкээс одоо ингээд шеэрлэх юу нь одоо бас хязгаартай болцсон. Хязгаарлалтанд орцсон. Ийм байна. Тэгээд туслаарай. Тэгээд ерөнхийдөө та бүгдийн хүч, та бүгдийн одоо дэмжлэг маш их хэрэгтэй байгаа шүү. Тэр нь цаашид бол одоо яг айхтар жагсаж нэгдэж чадахгүй байгаа улсуудыг урайлан дуудаж энэ дэлхий байгаад яах вэ гэж бодож байгаа. Гэхдээ хүмүүс урайлал гараад ирэх юм бол би бол бас гараал л. Гэхдээ зөв жагсаалыг зөв шаардлага тавьж байгаа юмыг л дэмжинэ гэхээс одоо буруу юмыг бол бас тийм 100% дэмжихгүй. За битүү хятад дуртай газраа авахч үнт зүйл хайж байна. Харин энэ хаасаагүй улаач нар байгаа. Бид нар энэ Улаанбаатартай ажил хөдөлмөрөөр эхлээд ингээл ийш тийш явж чадахгүй ингээл байж хахад тэд нар яах юм? Усаасаа баг хүүтэй зээл авцсан. Тэгээд одоо таанууд төхөөрөмж машин тэргээр яагаад хөтэ хэрэг тэгж явж байгаа байх. Тий. Ер нь бол хаасаагүй жанр байна. Хаасаагүй энэ уул уурхай элдв өнгийн юм бүгдийг хятадууд ер нь бацж штэ. Одоо тэгээд хамгийн наазах нь одоо энэ махныхаа үн хашийг л барьж чадахгүй энэ хятадууд одоо махны бизнесийг бацж чадсан шүү. Тэгээ нэг сая манайх нэг үнийг бариулах гад нэг хэдэн улсууд үдсэн. Даанч одоо бас дэлэхгүй байна. За юм байна. Тэгээд ерөнхийдөө та бүгд маань юу байгаараа намайг дэмжиж шеэр хийгээрэй. Тэгээ баярлалаа та бүхэндээ. Хэрүүлэг сайн сайхныг хүсье. Эх орноо гадны хулгайч нарт талхлуулахгүй. Тэр дундаа хятад угаасаа хятадууд бол угаасаа нөгөө төө урагшилж сөөм хойшилж ямхын одоо юугаар тэ ямхын хуулиар эцэлнэ гэсэн юм байдаг шээ тэ. Тэр бол одоо ингээд ерөнхийдөө юу яаж вэ? Хэрэгжээд байна. За юм биш. Бүгдээрээ шеэр хийгээрэй. Олон хүнд хүргээрэй. Энэ шаардлагачгээ ерөнхийдөө бол одоо шууд тангаар өгнө яах нь вэ? Би сая та нарт одоо ингээд уншиж танилцуулсан. За лайвд сүүлд орж ирсэн улсууд лайвыг эхнээс нь үзээд ямар утгатай, ямар шаардлага хургуулж байгаа гэдгийг ойлгоорой. Сонсоорой гэж. За ингээд та бүхэндээ баярлалаа. Тэгээд ер нь бол миний хувьд бол цаашид бүх үзэл бодлоо илэрхийлж энэ улс их орны эсрэг үндэсний эсрэг энэ хор хөнөөлтэй зүйлтэй бол тэмцэнэ. Өргөсөн тангарахтай үнэнч байна. За Монгол улсын төлөө зүтгэе. Яагаад салхаач. Утас маань гаццоо нөгөө